За сайн байна уу? За сайн явж ирсэн үү? Сайн ажил байна уу? Сайн. Миний би болохоор коньяк сургуулийн нөхөн үрчүүн тасаг дээр чихрийн шижинтэй эмэгтэйчүүдийн нөхөн үрчүүн асуудалд адипонектийн нөлөөлөх нь гэдэг сэдвээр докторийн зэрэгээ хамгаалсан. Одоо болохоор би яг доктороо хамгаалаад нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижинтэй одоо хүүхдүүдийн ялангуяа одоо эмэгтэй хүүхдүүдийн өргөтөл дээр одоо илүү их одоо судалгаа хийж төслийн удирдагчаар ажиллаж байгаа. Амжилтын хамт нэвтрүүлгийн шинэхэн дугаар та бүхэнд манд хүрэхэд бэлэн боллоо. Цагийн нарийн менежмент, сахилга бат, тууштай хөдөлмөрч зангаараа бусдыгаа үлгэрлэж, цаг үетэйгээ зэрэгцсэн олон ажлыг амжуулж яваа. Үцэглэнд бүсгүй, хөөрхөн хүүгийн хариуцлагатай ээж, ханыхаа халамжит гэргийн түүний үзэл бодол, за туршлагаас нь хамтдаа олцъя. Солонгост ажиллаж амьдарч буй монголчууд төдийгүй гадаадад мөрөөдлөө бүтээхээр зорж буй хүн бүхэнд урам зориг өгөх энэ дугаарыг хамтдаа хүлээн авч үзээрэй. Нyan гэдэг их сургуулийн эмнэлэг. Нийт 1000 гаруй одоо өвчтөн нэг дор хүлээж авах хүчин чадалтай. Тэгээд Тэжондоо бол одоо сүүлийн үед ранкаараа нэлээд тэргүүлж байгаа. 3 дугаар одоо монголоор бол 3 дугаар шатлалын эмнэлэг юм уу да. Тэгээд дотроо ингээд их сургуультайгаа эмнэлэгтэйгээ эмнэлгийн бас яг нэг бие анагаах нь нэг дор яасан цовилгоонаас хамтдаа эмнэлгийнхаа бүх одоо мэрэгчлэр бэлтгэдэг тийм сургуулийн эмнэлэг. За энд ажиллаад хэр удаж байна? За би энд 2020 оноос хойш 20 онд болохоор яг одоо уушиг судлалын тэнхимд нь ажиллаж агаад одоо юуныгаар судлаачаар ажиллаж байгаа. Тэгээд 2022 оноос сая 25 оны хооронд болохоор нөхөн үрчүүн тэнхимд нь доктор хамгаалаад одоо болохоор зэрэг хүүхдийн дотоод шүүрлийн тэнхимд нь ажиллаж байна. Энэ эмнэлэг дээр монголчууд хэр их ирж байна? Монголчууд ер нь бол ирнэ. Гэхдээ яг бүр нэн шаардлагатай одоо хаалгаанд орох шаардлагатай, хавдартай, гимтсэн ч юм уу тиймэрхүү нэлээ хүнд хүмүүс ирдэг. Их сургуулийн эмнэлэг болохоор. За энэ хэсэг болохоор одоо манай эмнэлгийн өвчтөнгөө одоо хүлээж авах, бүртгэл үүсгэх хаашаа явуулах уу гэдээ одоо чиглүүлэх ийм хэсэг байна. Тэгээд энэ хэсэг нь 3 хэсэгтэй. Энд болохоор төв хэсэг нь тэгээд цаашаага 2 дахь хэсэг нь тийчээ. Тэгээд 3 дахь нь нэлээд цаана байгаа. Одоо хоёулаа болохоор яг шинэ хэсэг дээр нь явж байна. Энэ 2023 онд энэ шинэ хэсэг нь одоо ашиглалтанд орсон. Тэгээ манай эмнэлэг болохоор 1992 онд анх үүсгэн байгуулагдчихсан. Одоо үүсгэн байгуулагч нь одоо голтлохгүй амьд сэрүүн байдаг, айгу мундаг хүн байдаг. Тэгээд энэ болохоор одоо өвчтнүүдийн тусны шинжилгээ болон биохимийн шинжилгээнүүдийг одоо авдаг энэ хэсэг байгаа. За энэ хэсэг болохоор одоо тухайлбал яг шинжилгээ авдаг нийтдээ 5 хэсэг байдаг манай эмнэлэг дээр. Энэ болохоор шинэ хэсэг нь тэгээд өвчтний одоо тусны шинжилгээг энэ хэсгээр авдаг. Ингээд цаашлах юм бол X-ray одоо дүр сончилгооны тасаг байна. Ер нь бол энэ хэсгийг лабораторийн одоо хэсэг гэж ойлгож болно. За тэгээд би энэ хэсэгт амар дуртай. Хүмүүс ирэхээр амар их нөгөө ингэж танилцуулдаг. Тэгээд энэ болохоор Кимхүсүү гэдэг манай одоо энэ их сургуулийн үүсгэн байгуулагч ийм хүн байдгаа. Тэгээд одоогоор энэ хүн маань одоо 90 эдэн настай. Тэгээд одоо ингээд амьд сэрүүн байдаг. Энэ хүн маань болохоор ер нь бол нүдний эмч мэрэгчлээ. Тэгээд Америкт нүдний эмчийнхаа интерн болон резидентийг хийсэн учраас ер нь бол гадаад эмч нарыг маш их дэмждэг. Тийм ч учраас бас би ингээд байж байгаа байхаа гэж бас боддгоо. Тэгээд манай эмнэлэгт ер нь бол бас Орос орчуулагч мөн одоо хятад орчуулагч гэдээ байдаг. Тэгээд монгол орчуулагч эднэр маань авдаггүй. Янз бүрийн шаардлагатай бол намайг дуудчихдаг болохоор тэгдэг. Тэгээд манай одоо энэ үүсгэн байгуулагч маань өөрийнхөө бүр ингээд хийсэн бүтээсэн зүйлээр гой бүр том музей гаргацсан байгаа. Тэгээд тэр музей нь одоо хаацсан баха. Тэгээд энэ бүх хийжсэн нөгөө дэвтэр мэвтрээ ингээд гаргацсан. Айгуу тийм мундаг хүн байдаг. Тэгээд анхлан болохоор энэ хүн маань одоо
аав ээж хоёрынхон гэрийн буурин дээр анх одоо дунд сургуулийг үүсгэн Нунсанд одоо дунд сургуулийг үүсгэн байгуулад дараа нь ахлах сургууль тэгээд их сургуулийнхаа эмнэлэг ингээд ийм гоё нөгөө бүтээн байгуулалтуудыг хийсэн. Тэгээд энэ хүний одоо бүтээн байгуулалтын талаар энэ гоё мэдээлэлэдэг. За энэ хэсэг бол одоо яг миний одоо ажиллаж байгаа хэсэг байна. Би болохоор одоохондоо амбулаторт сууж байгаа. Тэгээд миний би болохоор Коньяк сургуулийн нөхөн үрчүүн тасаг дээр чихрийн шижинтэй эмэгтэйчүүдийн нөхөн үрчүүн асуудалд адипон нэгтийн нөлөөлөх нь гэдэг сэдвээр докторийн зэрэгээ хамгаалсан. Тэгээд ер нь бол бас яг хүний нутагт байгаа хүнд бас асуудлууд зөндөө гарна штэ. Миний удаа үндсэн мэрэгжил маань хүүхдийн эмч мэрэгжилтэй. Тэгтээ надад хүүхдийн эмчээр ажиллах таатай боломж тэр болгон тохиодгүй байсан. Тэгээд би дандаа лабораторид ер нь бол ажилласан. Мөн одоо том хүний салбар дээр бас ажилласан. Кинчаасны тэгээд юм манай сувилагч нар аягүй хөрх. Тэгээд одоо болохоор би яг доктороо хамгаалаад нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижинтэй одоо хүүхдүүдийн ялангуяа одоо эмэгтэй хүүхдүүдийн өргөтөл дээр одоо илүү их одоо судалгаа хийж төслийн удирдагчаар ажиллаж байгаа. Тийм учраас одоо надад бас хүүхдийн салбарт ажиллах таатай боломж гарч ирсэн. Тэгээд хүүхдийн дотоод шүүрлийн профессорыг одоо дагалдангаа хүүхдийн нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижинтэй тэр хүүхдүүд маань мэдээж том болсон кросспектинг судалгаа хийж байгаа. Тэр хүүхдүүдийнхээ одоо амьдралын туршид гарсан тэр өөрчлөлтөн дээр анализ хийх тийм дүн шинжилгээ хийгээд эсийн түвшинд одоо судалгаар төлөвлөөд одоо ажиллаж байгаамаа. Хүүхдийн өсөлт хөгжлөлтөн дээр одоо маш их анхаарч point хийх болсон. Тэгээд манай эмнэлэг болохоор яг хүүхдийн өсөлтийн хоцрогдол мөн одоо бэлгийн божилт эрт эхлэх тал дээр илүү их одоо анхаардаг. Тэгээд одоо хүүхдийн ясны нас болон одоо дааврын өөрчлөлт хэр байна. Одоо өнчин тархинаас ялгарч байгаа дааврынх нь нийт одоо хэмжээ хэр байна гэдэг дээр илүү их одоо анализ хийж ажилтгаа. Тэгээд миний би ч гэсэндээ яг хүүхдийн дотоод шүүрлийн тасагт ажиллаж байгаа эмчийн хувьд тэр тал дээр илүү их одоо фокуслж уншиж мэдэж суралцаж ажиллаж байгаа ийм хүн байна. Яг нөгөө анагаахын төв сургууль нь тэр нь офис нь за ингээд энэ оюутны байр оюутнуудын байр нэдэг. За энэ болохоор одоо генетикийн чиглэлээр сурж байгаа. Тэр болохоор микробиологийн лаборатори. За хоёулаа болохоор ийшээгээ очиж үзье. Тэр нөгөө сайн манай одоо үүсгэн байгуулагчийн маань хийж бүтээсэн музей ахгүй юу? Тэр бас хийвэл гоё бах. Би тэрэнд 3 жил амьдарсан. Бараг амьдарсан. Бүр нөгөө манай эмнэлэг, манай сургууль дээр ирсэн бараг зочин болгонд харуулдаг газар нөхгүй юу? Энэ одоо онгорхой нүг байна уу? Асуугаад. За энэ нөгөө манай үүсгэн байгуулагчийн маань одоо ингэж хийсэн уншиж судалж исэн номнуудын талаар одоо хийсэн юм номын сан байгаа. Тэгээд би бас энэ намайг зориод ирсэн хүмүүсийг харуулах их дуртай. За миний хувьд болохоор миний үндсэн мэргэжил маань хүүхдийн эмч мэргэжилтэй. Тэгээд би 2008 онд одоогийнхоор бол анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль тэр үеийн одоо эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг 2008 онд одоо төгсөж исэн. За тэгээ сургуулаа төгсөө дараа нь хүүхдийн эмч болоод 2011 оны 9 сард одоо бүгд найрамд Солонгос улсын Бусан хотод байрлах Инжээ их сургуулийн сургуульд одоо анх доктороор сурах гээд ирж ижээ. За тэгээд бас яг 15 жилийн хугацаанд бас амжилттай зөвлөж байсан. Бас одоо бүтлгүүдэх, урам хугарах, одоо шантрах үеуд ч зөндөөсөн. За тэгээд Инжээ их сургуулийн бодисын солилцооны хам шинж зүрх судасны төвд одоо 6 жилийн турш лабораторид нь суралцаад ажиллаж исэн. Гэхдээ би доктороо бас хамгаалж чадаагүй. Энэ шалтгаан маань бас одоо маш олон хүчин зүйл одоо нөлөөлсөн гэж дараа нь хожим нь ингээд харж байна. Тэгээд тухайн үед болохоор маш их гомдол, цөхрөл, нулимс бол байсан. Ер нь яг би профессорынхаа хамгийн анхны 3 жилийн турш 3 жилийн турш одоо 6 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 жилün 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 турş
докторийн оюутан болж ирсэн. Тэгээд ирэх хэрэгтэй гадаад оюутан, докторийн оюутан болоод ирсэн. Одоо тэр хувьд хүний хувьд ч гэсэндээ одоо ингээд эргээд харахад туршлага нь бас багцсан болов гэж одоо хардаг. Тэгээд тэр үний одоо яг удирдлагын доор сурж исэн магиструуд нь бол төгссөн боловч яг докторууд нь бүгд одоо төгсөж чадаагүй. Нийтдээ одоо натаа нэлээд 6 хүн яг сургуулаа төгсөж чадаагүй тийм гунигтай дурсамжтай болж үлдсэн. Тэгээд манай профессорын хувьд болохоор яг төслийн мөнгө одоо эцсийн хэрэгээр те бас шүүх цагдаад болж зөндөө асуудал болж яваад намайг одоо өөр профессоруудад шилжүүлэхгүйгээд гарын үсэг зурж өгөхгүй яах нь мэддэхгүй тийм хүндхүү үеийг би давж исэн. Хожим нь ээжтэн ч гэсэн хэцүү байсан. Би ийм одоо асуудал дунд ийм амжилтын дундуур ингэж явсан. Тэгсэн ч гэсэн би та гурвыг өсөхийн зэрэгцээгээр одоо ингэж хүний нутагт ийм хэцүү зүйлүүдийн дундуур явж ээж нь докторийн зэргийг авсан шүү гэж хэлхийг амар хичээсэн учраас энэ хүртэл ингэж явсан. Мөн дээрэс нь миний хань намайг маш их дэмжсэн. Үнэхээр ингэж болоод те яг Солонгос одоо монголчуудын ярьдгаар мөнгө хөөж болох байсан. Тэг ингээд одоо энэ 15 жилийн хугацаанд одоо ажиллах ч юм уу эсвэл бизнес хийх ч юм уу те энэ ингээд эдийн засгийн хувьд мөнгө санхүүгээр бодох юм бол маш асар их мөнгө ингээд хөрөмтлүүлж болохоор байсан. Гисэн хэдий ч одоо бит хоёр бол эрдмийн одоо мөрийг хөөсөн. Түүний түүх бол зүгээр нэг амжилтын тухай биш. Харин зоригтой хүн хаанч хөдөлмөрлөж чадвал амьдралаа өөрчилж болохын тод жишээ юм аа. Амжилтын ард нуугдсан алдаа оноо, уналт босолт, төсвөр хатуужил, гэр бүлийн дэмжлэг ямар үнцэнтэй байдгийг энэ нэвтрүүлгээс та бүхэн мэдрэх болно. Нөхөр маань намайг үргэлж одоо дэмжиж чи сурах ёстой. Чи ямар чадаагүйдээ доктороо ингээд хайж байгаа биш штэ. Ингээд чи ганцаараа юм болоогүй штэ. Чамтай хамт ингээд байсан 6 хүн ийм асуудалд орсон биш штэ. Чи харин яг ямар хүн бэ гэдгээ ингээд энийг хаяхгүйгээр харуулах хэрэгтэй. Өөр сургууль хай, өөр зүйлийг ингээд ирж хай гэж маш их урам өгсөн. Тэгээ маш их бит хоёр хамтдаа залбирсан. Тэрний маань одоо хүчин чармаалтаар би бас яг энэ эмнэлэгт ингээд ажиллах боломж олцсон гэж бас их боддгоо. Тэгээ тэрнээс иш би ингээд өөрийнхөө амар мундагтаа тий биш ингээд одоо юу гэх юм өдөр шөнөгүй хичээлээ уншаал солонгос хэлэндээ сайн болохоороо би ингэсэн болохоороо гэж би хизээч бол хэлэхгүй. Энэ зүйл бол зүгээр л хичээсэн, тууштай байсан. Тэгээд би одоо хүүхдүүдтэй зөв үлгэр дуурайл болохыг л одоо хүссэн юм ингийн жирийн Монгол ээж байна. Одоо энэ хүн чинь ингээл нэг өөрийнхөө хийж бүтээсэн хамаг юмыг ингээл одоо бүр амар мундаг байгаа зэн хийсэн энэ ном ингээл өөрийнхөө бичиж тэмдэглэсэн энэ галакомо гэдэг нүдний юм чинь байгаа шүү. Тэгээ өөрөө их гольф тоглох дуртай хүн байхгүй маань хүн. Одоо болохоор бассейндээ бас сэлдээ. Манай эмнэлэг чинь бас бассейнтэй. За тэгээд миний хувьд бас яг энэ Солонгос улсад энэ коньяк сургууль дээр одоо ажиллах тийм таатай боломж олдсныг одоо ашиглаад гэх юм уу. Яварч байсан ингээд энэ хугацаанд ингээд харахад манай монголчууд маань одоо ялангуяа манай Тэжон хотод маш олон одоо визгүй тий ингэж хэлж болох уу? Визгүй монголчууд одоо маш ихээр ажиллаж амьдардаг. Ер нь бол яг нэг үгүй хэлэхэд манай монголчууд Солонгост бол маш их одоо визгүйгээр ажиллаж амьдардаг орн шүү дээ тий. Тэгэхээр тэр хүмүүсээ ингээд харахад миний зүрх сэтгэл юун дээр их өвддөг вэ гэхээр маш олон хүмүүс ингээд өөрийнхөө бүх одоо боломж болцоог ингээд ашиглаад ажиллаж амьдраад дараа нь ингээд өвчтө болцоодаг. Нутаг ингээд буцахтаа өөрийгөө энэ 5-6 жил байхдаа нэг ч удаа бие үзүүлээгүй Монголд очиод яхаараа ходоодны хавдартай, элэгний хавдартай, хавдрын сүүлийн шатандаа орсон гэд маш олон юм асуудлууд байдаг. Тэгээд би энэ зүйлийг ингэж хараад эмч хүнийхээ хувьд за энэ зүйл дээр хэдийгээр ийм хүний нутагт боломж болцоо байхгүй ч гэсэндээ ямар ч байсан энэ зүйлийг ингээд хилээд үзье гэж бодсны үндсэн дээр одоо энэ эмнэлгийнхаа удирдлагуудад хилээд явуулын эмнэлэг төслийг бас ингээд зөвхөн монголчуудынхаа дунд одоо хэрэгжүүлж байгаа.
Тэгээ уг төслөөр би одоо нийт 3 жилийн хугацаанд одоо бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудтай хүрэхээр 10 гаруй одоо хотоор явсан байна. Тэгээд нийтдээ 1000 гаруй одоо монголчуудыг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд одоо хамрагдсан. Тэгээ миний хувьд болохоор зэрэг би өөрийнхөө үзлэгийг л одоо үнгүүгээр монголчуудаа мэдсэн сурснаа өгөх одоо боломжтой. Бусад зүйл нь болохоор зэрэг тодорхой хэмжээний өртөгтэй байдаг. Тэгээд заримдаа манайх намайг их загнадаг. Эн чинь төлбөргүй мө ингээ яагаад ингээ үнгүү биш байгаа ингээ тэгдэг. Одоо тухайлх юм бол айгүйх одоо тийм сайн дурын үйл ажиллагааны байгууллагууд байна шүү дээ тий. Тэр чинь болохоор зэрэг нөгөө ингээ улсаас нь одоо хангаж байгаа тий. Төсөл мөнгө ингээд орж байгаа, их хэмжээний мөнгө ингэж явагдаж байгаа. Миний хувьд болохоор Монгол жирийн нэг эмчтэй монголчуудаа яг монгол хэлээр тэднэрийнхээ бас өвдөж зовж байгааг ойлгоод сэтгэл зүйн зөвлөгөөг өгөхийн зэрэгцээгээр эмнэлгийн одоо тусламж үйлчилгээг, урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг хүргэе гэсэн тийм зорилгоор энэ явуул эмнэлэг хийж байгаа. За энэ болохоор зэрэг ямар үйлчилгээ байдаг вэ гэхээр цусны шинжилгээнүүдийг авдаг, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохимийн шинжилгээ, шээсний шинжилгээ, зүрх судасны эмчийн үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, мазоо, хүүхдийн эмчийн үзлэг гэх мэт ингээд нэлээд өргөн хүрээг одоо хамарч явдаг. Тэгээд нэг явахдаа одоо 3 машин явдаг, 3 карнивал явдаг. Тэгээд энэ эмнэлгийнхаа одоо яаралтай үед үзүүлэх тэр багаж тоног төхөөрөмжийг нь бүгдийг аваад явдаг гэсэн. Тэгээд эхлээд бол солонгос эмч нартай явдаг байсан. Тэгэхээр зэрэг өөрөө хүнээ үзэн, дээрэс нь орчуулгаа хийн, нэг бол орчуулагч авч явна гэж асуудлууд гарч исэн учраас одоо сүүлийн 1 жилийн хугацаанд бол яг ингээд Монгол бас эмч нараа урилгаар авчираад одоо эмэгтэйчүүдийн эмч нөө, юуны эмч нөө гэд тэр эмч нараа авчираад одоо limited лиценз гэж бас байдаг. Манай эмнэлгээс одоо гаргадаг. Яг хууль зүйн хүрээнд нь limited лиценз гэж одоо авч яваад тэгээд одоо үзлэг эмчилгээ хийдэг байгаа. Тэгээд эмчилгээ ч гэсэндээ яг мөн одоо коньяк сургуулийн эмнэлгээс бас ингэж гардаг. Тэгээд бүх одоо эмээ аваад хүмүүст одоо яг шаардлагатай үзлэгээ хийлээ, оншиллоо, эмчилгээг нь яг тэр тухайн үед нь бас ингээд өгөөд явдаг ийм үйлчилгээг одоо үзүүлж байгаа. Би энэ ч ингээд профессортойгоо хамт сууд юм аа. За одоо ингээд үзлэгийн цаг дууссан байгаа учраас 50 чөлөөтэй бас байж болохоор байна. За ажлын хичээлийн үед гайвгүй шүү дээ ингээд үдээс өмнө, үдээс хойш гэсэн ийм үзлгүүдэд хуваачдаг хгүй. Тэгээд үдээс өмнөх үзлэг нь болохоор 8:30-аас эхлээд 12:30 гээд дуусчдаг. Тэгээд хоолндоо орчоод ер нь бол өдөр болгон эмчнэр тодорхой хэмжээгээр хурал зөвлөгөөн конференц гээд явцдаг. За тэгэнгүүтээ ажил дууслаа гэхэд одоо вэрэ дээр амбулатор дээр ажил дууслаа гэхэд дээшээ одоо профессор болгон өөрийн гэсэн өрөөтэй. Тэгээ тэр өрөөндөө одоо сүүлийн үеийн судалгаа шинжилгээнүүдийг уншина. Миний хувьд болохоор зэрэг би эрстентүүдтэй өрөөтэй. Тэгээд нэг өрөөнд одоо эрстентүүд тэгэхээр 6 хүн суудаг. Тэгээд зургуулаас ингээд амарч мамардаг, унтчихдаг тийм өрөөтэй. За манай гэрт тавтаа морил. За манайх ингэж лавгдоржих гэдэг айл байна. Тэгээд манай нөхрийг шагдар сүрэн охтой лавгдорж гэдэг. За энэ бит хоёрын хурмын зураг байна. Тэгээд бит хоёр одоо хожуу хурмаа хийсэн. Солонгост ирээд 2014 онд хурмаа хийсэн. Тэгээд хурмаа ихтэй бас эх орондоо ээж аав дээрээ очиж хийн гэж Монголдо очиж хийж исэн зураг маань бас байна. За энэ зураг болохоор манай хатан ээж аав хоёр зурулж манайх руу явуулсан. Тэгээд Монгол хүмүүс юм чинь хоймортойгоо Монгол эх орныхоо нутгийнхаа зургийг ингээд залгээ гэд ингээд энэ зургийг гоё зураачаар зурулж явуулж исэн ийм зураг байна. За энэ болохоор манай Монгол улсын төрийн дуулал. Тэгээ Монгол айлд бас ийм төрийн дуулал маань байх ёстой болов уу гэж бас боддог. Тэгээд битэрийн хурмаар манай нөхрийн 10 жилийн ангийнхан нөхчөөс шиг санагдаж байна. Тэгээ битэр ер нь бол нэлээд бас тийм их оронч үзэлтэй, бас монголоороо бас их ярихыг хичээдэг,
хүүхдүүдтэй ч гэсэндээ Монгол үс соёлоо үлдээхийг хичээдэг тийм одоо гэр бүл байна. За манай хаан бол тавуулаа. Тэгээд 3 сайхан одоо хүүтэй. Тэгээд энэ зураг болохоор том хүүгээ 16 нас хүрэхэд нь дурсгал болгож ахуулж исэн. 16 насных нь одоо Монгол улсын иргэн болоод иргэний үнэмлэх авахын гой насан дээр нь гэж зориулж авч исэн. Тэгээд миний том хүүг аз өргөл гэдэг лавг дээр жавхтай аз өргөл, дунд хүүг маань болохоор ухаан заяа, баг хүүг маань болохоор төгсөтгэл гэдэг ийм одоо 3 хүүгийн эцэг их болсон бит хоёр. Энэ зураг болохоор өстой жинхэнэ залуу насны зураг. Дунд хүүгээ одоо яг 1 нас хүрч байхад нь ухаан заяаг 1 нас хүрч байхад нь нөгөө Солонгос ч нэг юм зургийн студид нөгөө ахуулаад байдаг ш. Нөгөө жирэмсэн бахта ахуулаад яг 1 нас хүрэхэд нь бас ингэж дурсал болгож ахуулж исэн. Тэгээд үүний дараа төгсөтгэл төрж исэн. Тэгээд одоо энэ зургийг харахаар төгсөтгэл би хаана вэ гэдэг. За энэ өрөө ингээд миний ажлын өрөө. Манай нөхөр 2019 онд Пусаны их сургуулийн эрчим хүчний тэнхимд одоо эрчим хүчний доктор цолыг хамгаалж исэн. Би 25 онд хамгаалсан. Гэхдээ нөгөө яг хамгаалт маань дипломоо гардаж авах ёслол 26 онд болсон. Тэгээд бас Коньяк сургуулийн нөхөн өрчгүүн тэнхимд одоо 3 жил суралцаад анагаах ухааны доктор гэдэг цолоо авсан. Тэгэл нөгөө Солонгост 15 жил амьдрахаар чи юу хийх гэх юм чи битэрийн цугласан зүйл бөө ном. Тийм бүр багтахгүй зарим нь пиранда дээр байгаа. Тэгээд яг ойр хэрэглэх яваасан. Тэгээд энэ хамгийн ихнийх нь нөгөө Солонгос ч доктор өдрөө хамгаалахаар юм ном ядсан штэ бат авцтай. Тэгээд энэ 2020 онд юм байна штэ лавга. 2020 онд яг энэ чиглэлээр биомасс сайжруулсан нөөц чиглэлээр одоо доктор хамгаалсан. Тэгээд сайжруулсан нөөцтэй одоо манай өөрийнхөө Монголын Багнуур болон Шивээ овоо налаахын нөөцийг сайжруулах тал дээр төсөл бичээд тэгээд нэлээд том ажил болоод тэгээд Бусанаас доктор хамгаалангуудаа одоо Тэжин хотын эрчим хүчний төвд пост доктороор ирж ажилласан. Тэгээд уул нь корона гараагүй байсан бол яг нөгөө Багнуурын нөөцийг сайжруулсан чиглэлээр солонгосчуудтай хамтын төсөл хийхээр төлөвлөж исэн боловч яг үнэндээ тэр дээд дарга нарын л асуудал болсон юм шиг байгаа. Яг нөгөө надад ямар ашигтай юм гэдэг л зүйл гарсан юм шиг би ойлгосон. Гэтэ яг сайн мэдэхгүй байна. Тэгээ манай нөхөр чи өөрөө айгуу тийм юу байгаа сте ярих дург байгаа сте бол нөөрөө яриул нилээ юм гарна тэгээд би ярихгүй гэдэг юм л та. Яарсан тэр сайжруулсан нөөцээр хамгаалсан. За тэгээд энэ болохоор сая ингээд 26 онд би одоо чихрийн шижин болон адипо нэгтийн жирэмсэн үеийн одоо жирэмсэн хүнд болон одоо өр хөвөрлөлт нөлөөлөх нь гэдэг ийм сэдвээр одоо докторийн зэрэгээ хамгаалсан. За тэгээд эднэр болохоор ингээд яг хамтдаа ингээд суралцж исэн гадаад найз нарын маань бас Солонгос найз нарын маань бас ингээд доктор хамгаалсан, магистр хамгаалсан бас энэ юунуудыг бит хоёрт өгжсэн зүйл ингээ гоё дурсгал болгоод хүндэтгээд авсан байна. За эднэр болохоор дандаа л миний анагаахын номнууд байгаа. Тэгээд би бас нөгөө монгол юмч учраас монголоор ингээд унших, монголынхаа үг хэллэгийг мартахгүй байхыг аваа хичээдэг. Тэгээ англиар уншаад, солонгосоор уншичаад бас монгол бас номоо хаяа ингээ жоохон завтай үедээ жоохон нүд гүйлгээд те. Тэгээ харахаар надад нэг гоё хамралт алж байгаа санагдаад ш. Тэгээд яг энэ дундаас сая нүдэнд бас ингээ харагдлаа. Одоо хүүхдүүдтэй нөгөө монгол хэлийг аягүй сурахыг хичээдэг гэсэн ш те. Тэгээд анх ингээд нөгөө том хүүтэй тэр үед өстой жинхэнэ завтаач аж залууч аж гэдэг шиг нэг хүүхэдтэй байсан. Бишээ манай баг гарцсан байсан. Дунд гарцсан байсан. Тэгээ 2 хүүхэдтэй болохоор бас арай илүү анхаардаг байсан. Мөн дээрээс нь бит хоёр Пусанд ахта оргил ухаан гэдэг монгол цэцэрлэгийг монгол хүүхдүүдэд зориулж ажилладаг байсан. Тийм болохоор бас манай хүүхдүүд ингээ монголоор ярьдаг байхыг монгол багштай байсан. Тэгтээ ингээд хүүхдтэй ном унших арга барилыг сургаж бас дэм хүүднээс юм номын солонгос ном уншуулад
Тэгээд яг энэ унсан ном дээр нь анализ хийлгээд яг ийм Монгол номыг бас ингэж хийлгээд зургийг нь бас ийм зураачаар бас зуруулаад тэгээд ингэж бас хийлгэжсэн нэг юм ном нь байдیں۔ Тэгээд ийм 20 цуврал ном. Тэгээ мөнгө санхүүгийн юунаас болоод 6 цувралын ингээд энэ чи хатуу авч чинь бас айгүй үнэтэй юм билээ. Тэгээд ингээд одоо энэ гингүүд шүдэ угаая гэ 5 дугаар цуврал нь ингэнгүүт ингээд 6 дугаар цуврал нь те. Ингээд бас хүүхдүүдэд цэцэрлэг сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулж энэ номыг ингээд хийжсэн. Тухайлбал энэ ингээд цэвэрхэн боллоо гэд хогоо нөгөө нэг ялгаж хаях талаар ямар ач тустай юм. За энэ нь болохоор байгалийн бохирдол гээд одоо ямар зүйлүүд бид нэрээ одоо байгалыг бохирдуулж байгаа юм те. Сайн байна уу гэдэг чи одоо ингээ хүнтэй мэдлэх талаар те. Найз нөхдөдөө ах мод хүмүүстэй яаж мэдлэх үгээд намайг суулгаач гэдэг нь одоо ингээ найзуудтайгаа хамтдаа гоё ингээ эвтэй найртай нөхөрлөх талаар ингээ хүү маань 12 настай байхдаа ингээ зохиож исэн ном нь байна. Тэгээд яг үнэндээ би чи нөгөө юмч хүм учраас маркетинг айгу муу ээжээ. Тэгэл айгуух ном нь ингээ бэж идэг бол нэг бас 20 цуврал нь одоо ингээ 14 цувралнаас бэлэн байгаа. Тэг хэвлүүлж амжаагүй ингээ яваад л байгаа. Ийм бас номтой. За тэгээ манай Болор Эрдэнэ хувьд Солонгос улсад анх одоо хэдэн насндаа ирж исэн гэсэн үг? Би ч анх 28 настай иржсэн. 28 настай ирээд том хүүхэд нь бол хамт иржсэн юм тий. Тий, манай том хүүч анх 4 настай иржсэн. Шууд гэр бүлээр иржсэн. Тэгсэн. Гэтэ манай хөр нөгөө Японд байсан. Тийм тэгээд Японоос наашаага иржсэн хэлний бэлтгэлээр авах хэрэг. Тэгээд ирчээд одоо ахаад 2 хүүхэд төрүүлсэн байж тээ тий. Тэгсэн. Тэгэл 3 хүүхдээ ингээд өсгөн хүмүүжүүлэхийн зэрэгцээ. Хажуугаар нь ингээд 15 жил сургуультай сураад ангахаар Солонгос улсад ангахаар сураад тэгээд ингээ магистр доктор ингээ хамгаалсан гэдэг бол маш их хүч чармал гарсан. Тэр нь бол үнэхээр бахархалтай байна. Энэ талаас яг хуваалцахгүй одоо яаж ингэж ажил амьдралаа тэнцвэртэй авч явбаа. За тэгээд Солонгостос хүмүүс 3 хүүтэй гэхээр солонгосчууд амар гайхаад дээ. Хөө 3 хүүхэд яаж өсөж гинэ гэд. Тэгээд манай монголчууд ч ер нь айгу хүчтэй шүү дээ. 3 байна уу 4 байна уу 5 байна уу тэгэл бүгдөө ажиллаж амьдрангаа өсгөөл хичээл номоо хийгээл ажиллаад явж байна. Яг л бусад монголчуудынхаа нэгэн адил аль альныг намжуулах гал хичээгээл явж байна. Намайг бас яг өдөө зэрэгтэй бас яг Солонгост яг ингээ ангахаараа 15 жил тасралтгүйгээр сураад ажиллаад явхад миний хань ижил бол надад маш их тийм түшиг тулгуур өстой жинхэнэ нөгөө юмны ивэг нь олж ивэсийн тааруулна гэдэг шиг миний өстой ивэг олсон. Тэгээ би сүүлийнхаа докторыг баг энэ хүний төлөө докторт сурж байгаа юм шиг юм болсон. Өстой чи л намайг ор гэсэн би ер нь ормооргүй байна. Өстой энэ ч юм боллоо гэд надаас бол өстой янз бүрийн ааш гарсан. Тэгээд тэр бодлогоныг минь бас ингэж төвчээд миний бүхэл тардал бас ингээд ардман бас байдаг. Тэгээд миний бас те муухай хашиг бас төвчээд ингээд одоо сая ингээд Шанхай агууд хүртэлт ингээд хөрхөн дагаж явсан. Тэгээд тэр болгон дээр минь ингээд намайг ойлгодогт бас ингээд хандаа маш их баярлдаг аа. Чи байхгүй бол би ингээд байж чадахгүй. Тэгээд манай хүрчин жоохон хатуудуу юм шиг ирнэ. Ингээ яг нөгөө буух буулт нь айгүй зөөлөн байдаг. Тэгээд намайг бас яг ингээд энэ хол замд оройтой ирэхэд эсвэл туршилттай шүн гэртээр шунахгүй байх. Тэр нэг бол профессоруудыг дагаад хагалгаанд орчдөг утсаа авахгүй те. Маш олон тэр зүйлүүд дээр ингээд ойлгоод байдагт нь үнэхээр их талархдаг шүү гэж бас хэлмээр байна. Бүр ойлчлаа. Талархлаа надаас гарч ирсэн тий. Нэрээ тийм шүү хань сайтай хүн орно тэгэл өөрийгөө хөгжүүлнэ, өөрийнхөө дуртай зүйлийг хийн. Тэгэл амьдрч гисэн улам сайхан болно. Тэр гэр бүл тайван аз жаргалтай байдаг. Тэгэхээр сайн ан заяана гэдэг чинь хүний одоо амьдралын хамгийн чухал хэсэг юм да. Тийм ээ. Харин тий. Тэгээд бас ингээ нөө ээж аав нар маань бас аюу хээлжилж ирж хүүхдүүдийн маань харж өгдөг гэсэн. Тэгээд манай ээж тэгдэг байхгүй. Би одоо өвчнөө
5 хүүхэдтэй. Гэхдээ танаа хүүхдүүдийг л хамгийн их харсан нь гэдэг. Тэгээ надад та нэг гараас гардггүй нэг охин байдیں۔ Ингээ тэр том охин нь би айлын том ирнэ ээж хаан гараас гардаггүй. Тэгээд ээж маань бас ингээл яг намайг хэрэгтэй үед намайг төрөхөд тэгэл ээж маань хэрэг болох үед ингээл дандаа үргэлж бас ингээ хажууд минь байдаг. Тэгээ энэ 3 хүүг бас ингээд өсгөхөд миний ээж бас их надад их хувь нэмэр оруулсан. Тэгээд одоо болтол ээж маань миний бүхий л юмн дээр хамт идэг. Тэгээд өстой нөгөө уурлахаараа тэгдэ. Чи өөрөө хувцаач авч өмсөж үзээгүй юм байж ш гэдэг. Тэгээд намайг бас ингээд 40 гарцсан охиноо бас ингээд одоо болтол ингээд хүй хаягээд явдаг. Бас ээжтэй их баярлаа гэж бас хэлмээр байна. Тэгвэл хадмууд маань бас маш сайн хүмүүс байдаг. Манай одоо баг хүүг дөнгөж 1 сартай байхад нь аваад 2-3 сар Монголд ингээл хараал яаж нээж ингээл тэгэл миний 3 хүүг бас яг Монголд очиход нь бүх ингээл гой Монгол ахуйгаа танилцуулаад хүй хай гээл бас нөгөө Монголд очих ёстой шалтгааныг нь айгуу сайн ойлгуулж өгдөг. Тэгэл одоо Монгол болонгууд 100 болонгууд ингээл нөгөө өвөө эмээ дээр очие гээл айгуух тэгдэг. Тэгээд бас бит хоёрыг ингээл хоёулаа бас яг хоёулаа бас ингээл доктор хүртэл сурна гэдэг чинь бас хэцүү шттэ. Айгуух олон жил сурж байгаа. Тэр болгон дээр мань бас арталт байгаа ээжээ аав нар маань бас их тийм болдог. Бит хоёрыг одоо хүний нутагт байна гэд бит хоёроос алуу тэдэн төгрөг эдэн төгрөг гэж авдаггүй те. Харин эсэргээрээ ингээд юу хэрэгтэй байна яах вэ хүү гэд бас их тусалж дэмждэг. Хоёр талынхаа ээж аав ах トゥ нартаа маш их одоо баярлдаг шүү. Тэгээд бас одоо миний арт талд байдаг манай дүүнер бол бас надад маш их тусалдаг. Яг намайг Монголд байдаг шиг маань бас ингэж одоо Монголд байгаа юм шигээр миний бүх юмыг ингэж өргөжлүүлээд авч явдаг. Тийм бас дүүнер маань байна. Тэгэл Монгол талын маань арт талыг маш сайн одоо гүйцэтгэдэг те. Тэгээ бас сайхан найз нар маань бас байна. Одоо болтол яг ингээл анаахт ажиллаж амьдарж байгаа юм шигээр л ингээл байлгаж идэг. Бүх зүйлүүдээр нэг амар хариуцлагатай те. Бүх талын мэдээлэл зөвлөгөөг бас ингээд өгч идэг найз нар маань, багш нар маань бас олон хүмүүсийн бас ингээд гоё дэмжлэгтэйгээр хүний нутагт, гүнийн газар бас ингээд Монгол орныхоо нэрийг бас ингээд өөрийнхөө чадлаар эзэмшсэн мэрэгчлэрээ ингээд гаргахын төлөө ингээд хичээж явж байгаа нь миний одоо бас эрдэм ном заалгасан ачтай багш нарын маань бас гавья гэж бас их хардаг. Тэгээд нөгөө шавийн эрдэм багшаас гэдэг шүү дээ. Багш нар маань нөгөө эмч хүний ёс зүйтэй байх, нэмжин сэтгэлтэй байх, тэгээ эмч хүн бас шинжлэх ухаанч байх зүйлийг одоо маш ихээр ойлгуулсан. Тэгээд миний одоо магистрийн багш профессор Мөгццэг багш маань энэ хүн маань одоо намайг эрдэмт шамдах, судалгаа шинжилгээнд шамдах энэ арга барилыг бүр ингээ миний зүрхэнд суулгасан юм шиг. Тэгэд багшигаа баярлж байгааг харахад сайхан байдаг. Тэгэд миний амжилтыг багш маань харахаараа амар бахархаж байгаа тэр нөгөө надад өөрөө хэлэхгүй байгаа гэсэн тэр хүний нүднээс бас харагддаг. Тэгээ бас олон сайхан багш нар маань байдаг. Эрдэнэтийн агш маань хүүхдийн гавья тэмч Эрдэнэтийн агш маань байна. Намайг одоо энэ хүүхдийн дотоо шүүрэл гэх энэ шинжлэх ухаанд дурлах тэр хамгийн үсгийг бол манай Эрдэнэтийн агш маань тавьж өгсөн. Тэгээд би ямар ч байсан Монгол улсад хүүхдийн дотоо шүүрлээр явах ёстой юм байна гэдгийг бас ингэж багш маань бас биеэрээ өөрийнхөө ухаанаар бас ингэж ойлгуулж залж чиглүүлж өгсөн. Баярхуу агш маань байна. Яг хүүхдийн эмч болоход бас ингээд нэлээд бас үнэтэй хувь нэмэр оруулж хүүхдийн анагаахын гол сүрийг тавьж өгсөн энэ багш нар маань байна. Тэгээд олон сайхан багш нарынхаа дэмжлэгтэйгээр бас ингээд явж байгаадаа их талархдаг шүү гэж бас хэлмээр байна.